Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд оролцоход нь туслах, хувийн туслах үйлчилгээ төсөл хэрэгжиж байна. Төслийн эхний үе шатуулах, 30% тусалгаа бэлтгэж авах, мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сургалтыг 2 өдөр зохион байгуулж өнөөдөр өндөрлөлөө. Энэхүү сургалтаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн яаж харьцах вэ гэдэг талаас нь зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Одоогийн байдлаар 15 хүн хувийн туслах үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэгдээд байгаа юм. Тэдний нэг цагийн хөлсийг 8500 төгрөгөөр тооцсон. Үүнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хасагдаад гар дээр 4500 төгрөг олгогдох юм. Хувийн туслахууд ч айгүй үн цэнтэй ажил. Хувийн туслахаар ажиллаж байгаа хүмүүс бол одоо хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд оролцоход нь бусдад адилхан амьдрахад нь тусалж байгаа. Одоо миний амьдралын чанарыг дээшлүүлж өгч гэсэн үг аахгүй юу? Би одоо надад туслах хүн байхгүй би гэртээ хэвтчихлээ шүү дээ. Юу ингээд ажил хийхдээ ингээд юун төсөл хэрэгжүүлээд явах. Тэгээд энэ хүмүүс энэ хувийн туслах гэдэг үйлчлэгээ байгаа учраас би бусдтай адилхан ингээд ажиллаад ингээд миний амьдралын чанар ингээд зүгээр нэг гэртээ орон дээр хэвтэх биш. Тэ ингээд бусдтай адилхан энэ зэрэгцээд явж байгаа маань миний амьдралын чанар хамаагүй дээрдэж байна, шал өөр болж байна гэсэн. Хувийн туслах үйлчлэгээ гэхээр нөгөө мэдлэг ойлголт айгүй багтаа байхгүй. Одоо нөгөө хувийн туслахаар ажиллаж байгаа хүмүүс нь ч тэр хувийн туслах үйлчлэг авах гэж байгаа хүмүүс нь хувийн туслах гэж юу юм болоо гэдэг. Тэгээд яг сайн мэдэхгүй болохоор нөгөө нэг хандж байгаа хүмүүс нь нэг цөөхөнлөдөг. Гэхдээ манайх нөгөө бүх багууд руу баян өндөр сумтай хамтраад багуудаас хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүсийн нэрийг аваад тэндээсээ яг нийгэмд оролцох хүсэлтэй хүмүүсийн түүж аваад тэгээ одоогийн байдлаар бол яг 15 хүсэлтэй бэрхшээлтэй хүн сонгогдсон байна. Тий. Яг одоо ингэж одоо хувийн туслах үйлчлэгээ гэхээр одоо би өглөө ажилдаа ирэхийн тулд миний туслах намайг гэрээс очоод миний говцыг өмсүүлээд тэрэгцэр дээр маань суулгаад тэгээд нааша таксинд суугаад хоёлаа ингэж ирдэг. Тэгээд би энд ажил дээр ирчээд дахиад би гараад хин нэгэнтэй уулзах имлэгээр орох гэд энэ бүхэн дээр ингээд надтай хамт явж байдаг хүн. Тийм болохоор нэг одоо манайх дээр бол үндсэн ажилчид ажилладаг бол энэ төслийн өрөөнд бол цагийн ажилчид дандаа цагийн ажилт 7 хоног надад хэдэн цагийн үйлчлэг үзүүлсэн 7 хоног 5 бол цаардаа нийтдээ 25 цаг гэдэг юм уу иймэрхүү маягаар ер нь дандаа цагийн тогтолцоогоор явагдаж шүү дээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг Түгээмэл хөгжил төвийн төлөөлөл 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүн биедан амьдрах, тэдэнд хувийн туслах үйлчилгээ үзүүлдэг талаар туршлага хуримтлуулахаар Япон улсыг зорьсон байна. Ингэснээр манай аймагт ч мөн адил дээрх ажлууд хэрэгжих боломжтойг харжээ. Төслийн туршилт Улаанбаатар хотод өнгөрсөн онд 2 сарын хугацаанд хэрэгжсэн. Дараагийн туршилт нь одоо Орхон аймагт явагдаж байгаамаа. Тус төсөл их дээд сургуультай орон нутагт хэрэгжих боломж их байгааг албаны их сурвалж хэлж байна. Учир нь хувийн туслах нь цагийн ажилтнаар ажиллах юм. За яг нэг хуулийг маань дагаад гардаг журмууд байдаг л да хэрэгжүүлэх арга механизм. Тэгэхээр яг тухайн журман дээр нь бас заагаад өгсөн байдаг 100-аад асуулга байгаа. Ямар бэрхшээлтэй тулгуур эрэхтэн хараа сонсголын бэрхшээлтэй хүмүүст өдөрт хэдэн цаг, сард хэдэн цагийн хувийн туслах үйлчилгээ авах вэ гэд. За тэр асуулгын хүрээнд болохоор яг тэр цагийг гаргаж ирдэг. Тэгээ нөхцөл байдлын үнэлгээ хин хинтэйгээ амьдарч байгаас нь шалтгаалаад хөгжлийн бэрхшээлтэй хүнийхэн тэр төрөлтэй хүнд хөнгнөөс нь шалтгаалаад өдөрт хэдэн цагийн тусалцаа авах уу, сургуульд явдгүү, эсвэл зүгээр яг ажил хийгээгүй байгаа, гэртээ байдгүй, хөдөлмөр эрхлэлтгүй гэдгээс нь шалтгаалаад харилцаа адилгүй байгаа. Тэгээд өнөөдөр болохоор бид нэр яг Орхон аймгийнхаа хувийн туслах үйлчилгээнд хамрагдаж байгаа тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзалт хийх peer counseling буюу одоо сэтгэл зүйн зөвлөлтөөх уулзалт. За түрүүний хэлдгээр яг сард хэдэн цагийн хувийн туслах үйлчилгээ хэрэгтэй байдаг вэ гэдэг тэр нөхцөл байдлын үнэлгээг нь хийх. За дээрээс нэг шинэ үйлчилгээ, шинэ загвар төсөл учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань бас ойлголт байхгүй байгаа. Хувийн туслах үйлчилгээ аваад яг юу хийх юм, хаагаар явах юм. За эсвэл зарим хүмүүс нэг буруу ойлгоод байдаг. Туслахтай боллоо гэх юм бол бүх юмаа хийлгэх зарцтай боллоо гэж ойлгоод байдаг. Гэрээ үйлчлэгчтэй боллоо гэж ойлгоод байдаг. Тэгэхээр энэ бол ингээд шал өөр шүү. Хувийн туслах гэдэг маань яг тухайн хүнийхэн хийж чадахгүй байгаа зүйл дээр нь туслах байгаа, нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх байгаа зүйл хин нэгнээс хараад бус байх энэ зүйлийг ингээд дэмжиж байгаа учраас яг
юуг анхаарах ёстой, ямар гэрээ байгуулдгийг, за хориглох зүйлтүүд нь юу гэдэг ингээд энэ бүх сургалтуудыг бас ингээд зохион байгуулж байгаа. За өмнөх 2 хоногт болохоор бид нар яг хувийн туслахаар ажиллаж байгаа хүмүүстэй сургалт зохион байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог, хэрэгцээ, шаардлага, ялгаа, тэгээ хууль, эрх зүй те юугээ хийж чаддیں۔ Тэр хүмүүс юугээ хийж чадахгүй байгаа, яаж дэмжлэг үзүүлэх юм, шатаар яаж буулгах уу, тэрэгцэртэй яаж зөв харилцах уу, харааны бэрхшээлтэй хүмүүсийн онцлог юу гэдэг ингээд яг нөгөө бэрхшээлийн төрлийн онцлог ялгааг зааж өгөх. За дээрээс нөгөө цагийн үнэлгээний системийн яг тэр зүйлүүдийн зааж өгнө. За хүн биедээ амьдрах төвийнхаа боловсон хүчингээс те сургалтанд хамруулж яг зохицуулалтын албыг яаж ажиллах вэ? Хувийн туслагч нартайгаа яаж харилцах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй үйлчлэгээ авч байгаа хүмүүстэйгээ яаж харилцах вэ гэдэг яг энэ сургалтуудыг бас ороод явж байна. Монгол яаж хэрэгжүүл зүгээр үү? Жишээ нь Улаанбаатар хотод бол оюутан залуучууд нэлээд их байдаг учраас цагийн ажилчид олдоод байдаг. Тэгвэл Баян Үйлгээ ч юм уу те Говь Алтай, Эрдэнэт одоо орнуудад бусад аймагуудын онцлог хэрэгцээнээс шалтгаалаад ихтэй сургууль байдаг аймагуудад бол боломжтой болчихж байна. За тэгвэл байхгүй аймагуудад яг энэ цагийн ажилчид, хувийн туслах ажилчдыг яаж олох вэ, бэлтгэх вэ? За дээрээс нь юу гэдэг сумууд бас байгаа штэ. Сумдуудад яг хувийн туслах үйлчлэгийг яаж хэрэгжүүлэх вэ энэ төргээд маш олон асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ бид нар ч гэсэн бас энэ дээр өөрсдөө ингээд байнга ажилласаа суралцаал явж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оролцоход нь туслах, хувийн туслах үйлчилгээ төсөл хэрэгжснээр цаашдаа хаалганы цаана нийгмээс тусгаарлагдж буй хүмүүсийг ил болгох зорилготой юм. Мөн энэхүү төсөлд хамрагдаж хувийн туслагаар ажиллах хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвхөн нийгмийн харилцаанд оролцоход нь туслах, цаашлаад нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслах юм. Түүнээс гэр цэвэрлэх, үйлчлэгчийг ажиллахгүй гэдгийг албаны их сурвалж онцолсон юм.